Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өмнөх хичээлээрээ гэр бүлийн орчинд хэрэгжүүлэх дадлаг хвшлүүдийн тухай мөн өдрийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах тухай загварыг танилцуулсан билээ. Өмнөх хичээлээр заасан гэр бүлийн орчинд хэрэгжүүлэх дадлаг хвшлүүдийг улам баяжуулж гэр бүлийн орчиндөө хэрэгжүүлж байгаа гэдэгт итгэж байна. Мөн та бүхнийг өдрийн төлөвлөгөөнийхөө загварыг боловсруулж төлөвлөгөөнийхөө дагуу өдрийн ажлаа хийж гүйцэтгэж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол гэр бүлийнхэндээ талархах гэдэг хичээл байна. Өглөө бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар төгсгөж байвал амьдрал ямар байх болоо гэж чи бодож үзсэн үү? За тэгвэл өнөөдөр энэхүү асуултын хариултыг чи олох болно. Бид яагаад бусдад талархах ёстой вэ? Бусдад талархал илэрхийлэх нь хүнд байх ёстой хамгийн сайхан зан чанаруудын нэг юм. Ийм учраас бүх зүйлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж энэ сайхан зан чанарыг өөртөө суулгаарай. Талархал аз жаргалыг бий болгодог. Хэрвээ чи хэн нэгэнд талархал илэрхийлвэл буцаад чамд яг тийм талархал эргээд ирэх болно. Тэгэхээр талархал нь бол аз жаргалын эхлэл болдог гэсэн үг. Талархал илэрхийлснээр эерэг уур амьсгал бий болно. Гэр бүлийнхэндээ ойр дотныхондоо байнга талархалаа илэрхийлснээр танай гэр бүлийн дотор халуун дулаан эерэг уур амьсгал, эерэг бодол сэтгэл бий болно гэсэн үг. Гэр бүлийн орчин эерэг байна гэдэг бол цаашид бүх зүйл эерэг сайхан болох нь тодорхой юм аа. Талархал илэрхийлэх нь зөвхөн сайн үр дагавартай. Талархлаа илэрхийлээд байвал чиний амьдралд дандаа эерэг сайн, эерэг үр дүнгууд гарна гэсэн үг. За ингээд амьдралдаа талархснаар дахин талархах олон сайхан зүйлийг өөртөө татах болно. Жишээ нь сайхан амьдралдаа талархвал сайхан бүхнийг өөртөө бий болгоно гэсэн үг. Хангалуун амьдралд талархвал хангалуун амьдралыг бий болгоно гэсэн үг. Хайртай хүмүүсээр хүрээлэгдэж байгаадаа талархвал улам бүрэл хайраар хүрээлэгдэж байх болно гэсэн үг. Чи юу хүсэж байна? Түүндээ л талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Талархлаа илэрхийлэх маш олон арга замууд байдаг. Багш нь өнөөдөр жишээ олгож гэр бүлийн орчиндөө хэрэгжүүлж болох хамгийн энгийн 3 талархал илэрхийлэх арга замыг бэлдэж ирлээ. За эхнийх нь бол баярлаж талархснаа чин сэтгэлээсээ хэлэх. За мөн талархлын захидал бичих. За мөн шүлэг зохиох, зураг зурах гэх мэт бүтээлч байдлаарч талархлаа илэрхийлж болно. За ингээд гэр бүлийнхэн болон ойр дотныхоо хүмүүст энэхүү шидэт үгийг өдөр бүр цаг минут тутамд байнга хэлж хэвшээрэй гэж багш нь захий. Хичээлийнхаа төгсгөлд Мистер Экхартийн хэлсэн та бүх амьдралынхаа туршид зөвхөн баярлалаа гэдэг үгийг л байнгын уншлага болгосон бол энэ танд хангалттай гэсэн сайхан үгээр хичээлээ дуусгая. Өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан сурагчид та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.